2024 оны 12 сарын 12-ны өдөр бол орхиж болохгүй одоо тийм зүгээр нэг өнгөрөөжлөхгүй өдрүүдийн нэг юм аа. Энэ бол энерги маш хүчтэй одоо портфолио нэгдэж байгаа өдөр. За хэрвээ та орчлон хорвоо ертөнцөөс ямар нэгэн хүлээж сайхан зүйлсийг хүлээж исэн бол яг тэр зүйлийгээ одоо хүртэхтэй хүсэх ийм өдөр юм шүү. Сансар окторгын давтамжийг өөрийнхөө давтамжтай нийлүүлэх хамгийн одоо юм огтлцох хамгийн хүчтэй энерги нөлөөг бол 12 сарын 12-нд өгч байгаа. За яг сансар окторгууд бас яг юу болж байгаа вэ гэвэл нар бол одоо маш том одоо галан бомбог те. За тэгээд маш их дэлбэрэлтүүд явж идэг. За яг үүнээс гадна манай Нарны аймгийн одоо хамгийн том одоо лугшилт юм аа. Тэгээд энэ одоо их одоо буцалж байгаа лугшилт нь сансар окторгын одоо юм солиут гэж нэрлэдэг. Энэ солиут нь бол 12 сарын 12-ны өдөр илүү хүчтэй байна. Тэгээд энэ нь бол одоо тухайн хүний дотоод ухамсар хүчинд үйлдэл хийх, сэрэх маш их юм хүчийг өгнө. За нарнаас одоо үүсэж байгаа энэ том одоо дэлбэрэлтүүд бол дэлхийн цахилгаан соронзон орны орчим энергийг одоо хүчтэй нөлөөлөхөөс гадна одоо энэ техник технологи болоод бидний дотоод сэтгэл зүйд бол маш хүчтэй энерги нөлөөг үзүүлж одоо хэвийн үйл ажиллагаа ганасаа одоо илүү эрчим илүү их мэдрэгдэнэ. За энэ нь бол бидний дотоод хүч асар ихээр нэмэгдэнэ гэдгийг бол хүн болгон өөрийнхөө одоо мэдрэх болно. Ер нь бол нарны дэлбэрэлтэн дэлхийн соронзон оронд нөлөөлөө зогсохгүй бидний одоо дотоод одоо лугшилтанд бол асар ихээр хүчтэйгээр нөлөөлж байгаа. За тийм учраас энэ хоёр одоо лугшилтыг те яг нэг цэг дээр одоо огтлцуулж нэг эрчим энергит барьж чадах нь энэ өдрийн хамгийн одоо юм чухал үе юм аа. За яг 12 сарын 12-ны өдрөөс ч биш те 1-2 хоногийн өмнөөс ер нь бол нөлөөлөд эхэлсэн. Биднэрт бол бас мэдрэгдээд эхэлсэн байгаа. Энэ нь одоо хүмүүст одоо янз бүрийн пицца бие дээр нь бол энэ энерги эрчимтэй мэдрэгдсэн одоо толгой өвдөх, за зүрх дэслэх юм бо ингээд магадгүй ингээд зүгээр энгийн байсан хүмүүс маань бие организмд пицца бие дээр нэм өөрчлөлтүүд бас бий болсон болол энэ бол энэ нарны дэлбэрэлтийн энэ сансар окторгын хүчтэй энергийн нөлөө бидний одоо дотоод гал махбод буюу кундалинд ингэж бас нөлөөлснөөрөө таны пицца бие дээр бас ийм мэдрэмжүүд бас төрж байгаа юм шүү. Нарны туяа портфолио энергийг илүү их нэмэгдүүлээд байгаа сүүлийн үед одоо нэмэгдүүлээд байгаа нь ер нь бол сүүлийн үед хүмүүсийг ядарсан, туйлдсан тэ мэдрэмжийг авч байж магадгүй одоо ямар нэгэн сэтгэл санаагаар унсан, гутарсан те энэ нь бол нарны энэ цахилгаан соронзон орны өөрчлөлт юм шүү. Энийг бол тийм хүн дээр одоо хүлээж авч өөрийгөө бас битгий одоо сэтгэл санаагаар унах өөртөө одоо гутрах тийм одоо сэтгэл зүйн тийм зүйл байгаа бол энэ бол энэ энергийн портфолио хаалга бол танд энэ зүйлийг өгөх гэж биш харин ч эсэргээрээ тэр таагүй одоо зүйлүүдийг танаас холдуулах тийм одоо энергийн давхцлыг нээх юм портфолио хаалгаас нээгдэж байгаа гэж бодоорой. Тийм учраас одоо энэ эдгээр одоо хэцүү зүйлсүүд нь танаас салах цаг нь болжээ те чөлөөлөх цаг нь болжээ гэдэг тийм ертөнцийн одоо бидэнд тусалж байгаа нэг зүйлийн нэг юм шүү. Тийм учраас яг энэ энергийн энэ давхцал энэ тоонтой энэ өдрийг бол хизээс зүгээр өнгөрөөж болохгүй. Яг гэвэл энэ эрчим энергитэй өдөр бол таны амьдралд те та өөрийгөө дараагийн түвшинд гаргах таны одоо хүсэжсэн зүйлийг одоо нэг юм гайхалтай энергийн хүчийг дэлхийн ертөнцөөс бидэнд өгж байгаа ийм хүчтэй энерги маш цөөхөн одоо зүйлсүүдийн нэг юм аа. Тийм учраас энэ өдрийг тоолгүй өнгөрөөж болохгүй. За хэрвээ энэ талыг одоо өдрийг тоохгүй өнгөрөөж болно, мэдрэхгүйгээр өнгөрөөж болно гэсэн хэдий ч энэ энерги бол таныг дайраад л өнгөрж байгаа. Харин мэдээд тэр зүйлийг нь одоо барьж аваад өөрийнх нь дотоод сэтгэл зүй буюу тэр энергийн лугшилтыг ертөнцийн энергийн лугшилттай ингэж холбож өгснөөрөө энэ одоо хүчтэй энергийн өдрийг ашиглаж чадсанараа та
өөрийнх нь хүссэн зүйлийн тэр цонх портфолийг одоо нээх юм гайхалтай үе юм аа. 12 нь өөрөө портфоль цонх нэгддэг үе байх нь шүү дээ. Тэгэхээр орчлон ертөнцид маш олон энергийн одоо цонх үүд хаалгууд байдаг. За тэр нь бол таны хүсэл мөрөөдлийн гэсэн үг. Бүх зүйлс одоо тус тустай өөрийн гэсэн одоо дэлгүүртэй, кодтой, портфолитой, цонхтой харин яг та яг юу хүсэж байна гэдгээ илэрхийлээд тэр одоо энергийн цонх тэр нэг хаалгыг портфолийг нээж өөртөө тэр энергийн цэцэрлэгийг авч өөрийнхөө амьдрал тэр зүйлийг дуудах нь л одоо хамгийн чухал байх нь шүү дээ. 12 сар нь эртнээсээ л ер нь хүн төрөлхтний хувьд бол маш чухал сарын нэг гэж үздэг байсан те. За тэгээд энэ нь бол одоо хүсэл биелүүлэх, за тэр чутгаараа шинэ жил болдог, одоо санта ирдэг те. За тэгээд хүүхдүүд хүмүүс хүслээд шивэндэг, дууддаг, орчлон ертөнцид хүсэж байгаа зүйлээ дуулдаг. За тэгээд хүсэл биелүүлэх сар буюу ер нь тийм шинжлэх, өөрчлөх шинэ эхлэлийг бий болгодог, шинэ төрөлтийг одоо бий болгодог ийм одоо итгэл үнэмшлэлээр бэлэгддэг сар. Энэ 12 удаа одоо давхцлын энерги давхцаж байгаа энэ жил бол сүүлийн 10 хэдэн жил бол тохиож байгаагүй ийм онцгой давхцлын 12 сар болж байгаа юм байна. За тэгээ энэ нь бол та өөрийгөө шин зориг тавих, тэнгэрлэг энерги рүү одоо замчлах, гэрэлтүүлэх, таны одоо цамхаг болох болно. Хүмүүс илүү томоор мөрөөдөж, илүү их хайрлах хүчтэй байхад бол энэ энергийн чичиргээ бол нөлөөлж чадна. За энэ портфоль нь цаг нь боллоо гэсэн одоо ертөнцөөс өгж байгаа тохио шивнээ юм аа тий. Харин тэр боломжийг одоо ашиглах, хэрэглэх нь оюун санааны хувьд одоо маш чухал. Хүлээж авч чадах юм бол та өөрийнхөө одоо тэр хүсэж байгаа зүйлийн таталцлын энергийг бол маш юм хурдцтай, чадамжтай, хүчтэйгээр бол мэдэрч чаднаа. 12 одоо портфолийн энерги нь бол ихэвчлэн бидний одоо 70 тухамсараар дамжиж одоо үрээ тарьдаг, суулгадаг. Тиймээс та одоо өөрийнх нь дотоод 70 тухамсартаа илүү ихтэй, дотоод энерги илүү их одоо хүчтэй, зөв одоо энэ ертөнцийн энергийг өөртөө одоо шингээж авахыг хүсвэл маш одоо ийм тайван байх, унтаж байх үедээ аль болох унтахынхаа өмнө ингэж стрессгүй, уурлаагүй, бухимдаагүй тийм ийм тайван унтаж амрах нь одоо танд бол энэ энергийг яг зөв одоо эерэг энергийн давтамжаар өөртөө одоо суулгаж авах, өөрийнх нь дотоод одоо гал махад болоод кундалиныг одоо цэвэрлж, цэнгэлж авахд бол маш чухал гайхалтайгаар нөлөөлөх болно. Харин сэтгэл савлгаатай, хэцүү мэдрэмжтэй байвал бас бити санаа зовоорой тий. Дээр хэлсэнчлэн энэ бол танаас одоо тэр хэцүү зүйлсүүд гарах үйл явц явагдаж байгаа юм аа гэдэгт одоо хүмүүс маань харин ч одоо баярлах хэрэгтэй. Одоо энэ зүйлс танаас холдох, тэр нэг портфолийн хаалга нэгдэх тий, өөрийгөө чөлөөлөх энэ одоо ертөнцийн энергийг тань руу илгээж гин шүү гэж бодоорой. 12 сар бол бидний одоо ухамсар болоод бодит байдалд нөлөөлж болох хүчтэй одоо сансрын үйл явдлууд давхцаж байгаа сар гэж хэлсэн. За гэрэл ба одоо хайрын дээд хэмжээстүүдэд хүрэх гарц юм аа тий. Тэгээд бид өөрсдийн одоо бурхамлаг чадвартаа нэвтрэх боломжийг олгож байгаа ийм энергиг бас биднэр рүү илгээж байна. За Меркабагаа одоо хөгжүүлэх чадах үе юм аа гэдгийг бас хэлсэн. За Меркаба гэдэг нь одоо яг юу юм бэ гэхээр те Меркаба нь бол бидний бие махбод болоод пиццэг бие те сүнслэг одоо байдал буюу дотоод тухамсрыг одоо холбох хоорондын одоо гүүр юм аа. За энэ нь өөрөө хувьсэл цэцэглэлтэнд одоо зайлшгүй шаардлагатай байдаг. Таны дотоод сүнслэг одоо чадамж буюу тэр нөгөө ДНК-гийн одоо хэлхээ болон чакраны системийг гэдэг нээдэг дэлгүүр гэж ойлгож болно Меркаба. Тэгэхээр энэ Меркаба гэдэг зүйл бол нөгөө ухамсараас ирэх, сүнслээс сэрэлт явах, өөртөө одоо тэр дотоод ухамсар хүчийг бий болгоход одоо чиглэдэг зүйлийг бол Меркаба гэдэг байна шүү дээ. Таны дотор байгаа зүйлийн одоо чойжлогсон гүн гүнзгий хаалттай орших
зүйлийг одоо тайлах код түлхүүр болвол одоо Меркаба гэж ойлгож болно. За бид нар ямар нэгэн сайхан зүйлийг бодоход одоо сайхан зүйлд одоо хүрэхэд бол энэ одоо дотоодд түгжигдсэн тэр цойч блок гацаа гаргах нь бол маш чухал байдаг. За энэ нь яагаад ийм блок гацаа одоо бий болж эхэлдэг вэ гэхээр бид эхийн хөвлөд байхаас эхлээд л одоо бидний одоо сүнс кодлогдож эхэлсэн байдаг. За ээжийн одоо бодож санаж байгаа зүйл сэтгэл санаанаас хавлгаатай байгаа догтлох сэтгэлээр унахтай энэ бүх зүйлсүүдэд бол бидний одоо сүнс бол кодлогдож түгжигдэж байдаг. За том болоод хүмүүстэй харилцаа эргэн тойрны нийгмийн нөхцөл байдал гэдэг. За энэ одоо дотоод итгэл үнэмшил бидний далд тухамсар ДНК-д одоо хадгалагдаж чойжлогдсон блок гацаанаасаа болоод бид нар хэдий сайхан зүйл хүссэн хэдий ч тэр зүйлтэйгээ одоо өөртөө дуудаж чадахгүй байх, өөрийн тэр сайхан зүйлийг бий болгож чадахгүй байх нь энэ дотоод одоо блок гацаатай бол маш холбоотой байдаг байх нэ. Тэгэхээр яг энэ дотоодоос энэ болохгүй гэхтэй боломжгүй гэх хүршгүй гэх өөрийнх нь тэр нөгөө хэр хэмжээнд хязгаарлсан байна, хэр хэмжээнд төгжигдсэн байна гэдэг блок гацааг болвол бид бол нээж чадах зүйл болох нэг зүйл нь бол Меркаба юм. За тэгээд энэ 12 сарын 12-ны өдрийг ашиглаад бид өөрөөсөө суллах, чөлөөлөх, таагүй зүйлээс одоо салгаж байгаа тийм нөхцөл байдалд магадгүй та байгаа бол тэр зүйлийг одоо суллаж чөлөөлөх өлөөрэй тэгээ орчлон хорвоо ертөнцөөс өөртөө одоо хүсэж байгаа тэр сайхан зүйлийн энергийг өөртөө дуудаарай. Тэгээд өөртөө хайр болоод, эд баялаг болоод өөрийн эрүүл мэнд тэг хүсэж байгаа бүхэл зүйлийг одоо өөртөө дуудах боломжийг орчлон ертөнц бидэнд бий болгож байна. Хүчтэй энергийн түлхэлцлийг одоо танд боломжийг олгож байна гэдэг утгаараа хүлээж авч энэ өдрийг алдалгүй өөрийн хүссэн зүйлээ одоо портфолио буюу цонхыг нэгэрээ гэж хүсье. Тэгэд бүгдэнд нь амжилт хүсье.